Сэмэцэноо золоор зургийн дугуулгын багш хүслэн байна. За өнөөдрийнхөө хичээл дээр бүгдээрээ намрын байгалыг зурх болно. За эхэлцгээе. Юун түрүүнд бүгдээрээ газар тэнгийнхаа заагийг гаргах ёстой. За ингэхдээ яг цаасныхаа голлуулах юм бол газар тэнгисийн зааг маань голлох юм бол зохиомж алдаа гэж үздэг. Тийм учраас яг голлуулахгүй бага зэрэг дээш юм уу доошоо байх ёстой. За гол маань ерөнхийдөө энд байгаа гэж үзэх юм бол бага зэрэг доошоогоо авч. За одоо ингээд уулныхаа дүрсийг тэмдэглэх болно. Ингэхдээ бүтнээр нь зурх албагүй. Бага зэргийн одоо хаанаас эхлээд хаан дуусж байгаа ерөнхий хэлбэрийг нь л хөнгөн татаад гаргачихад болно. Эндээс наашаага бол маш том нуур байх болно. Нууран дээрээ бага зэргийн орон зай үүсгэхийн тулд наан цаана нь модтой, бургастай их газрыг хийх болно. За энд нэг гурвалжин наан бас буттай мод байгаа гэж бодоод хийж эхэлнэ. За одоо ингээд тэнгэрээс ахуулаа бодцгаая. За ингээд бүгдээрээ одоо уул усаа хатж явах хооронд тэнгэрийнхаа үүлнүүдийг хийн. За ингээд дахиад борлоо ашиглах болно. Галтгооны борлоо ашиглан. За ингээд хавтгалбай дээр будгаа шахаж агаад.
За одоо ингээд их байгалийнхаа дүрснүүд моднуудаа гаргачлаа. Одоо яг ингээ анзаараад харах юм бол энэ үүл тэнгэр уул гурыг стаацсан бол үлдсэн маань айгуу тийм наага хайштай тавьсан юм шиг харагдаж байгаа. Энийг яаж нийлүүлэх вэ гэхээр ерөөсөө л энэ усныхаа тусгалыг хийн. Энд байгаа өнгнөөс ийшээгээ баг зэрэг оруулна гэсэн үг. Тэгжээс зураг маань гоёмтой харагдана. Дээрээс нь энэ хэсэгт бас нэлээд цайвар үйл байгаа юм чинь усны тусгал өөрөө тэнгэрийн тусгал учраас энэ хэсэгт нь бас баг зэргийн цайр болно. За одоо ингээд сүдрээ эцгээе. Сүдрээ гаргахтаа бүхэлд нь бутхаас илүүтэйгээр ингээ баг зэрэг энд нь ширвээд явах юм бол цаанаасаа уусалт маань хийгдэх болно. Гэтэ мэдээж энтэйгээ яг адилхан хэмжээний цайвар өнгө тавьчих юм бол ингээд усны тусгалуу жинхэнэ нөө гэдэг мэдэгдэхгүй учраас баг зэрэг өнгийн буудалтайгаар тавьчих болно. За одоо ингээд усныхаа цагаан хөөнүүдийг хийцгээе. Нэлээд будаг ихтэйгээр холоос ингээд гараа хурдан хаялах юм бол зураас нь тэгшим гарах болно. Ус мод хоёрынхоо заагийг нь цагаан хөвөөгөөр зааглалчингууд шууд ус маань ингэ салж харагдаж байгаа. За энэ цаанаа мод маань юу ч харагдахгүй. Тийм учраас энийг хар өнгөөр тодруулж өгдөг. За энэ хүргээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Та бүхэн маань ч гэсэн багшийнхаа зурсны дуурайгаад өөрийн гэсэн гоё бүтээлтэй болсон гэж найдаж байна. За тэгэхээр дараагийн хичээл хүртэл баяртай.